гэр бүлээсээ тусдаа амьдарч байсан ор хоронгүй болоод гудамжинд гарах шахаж байсан зарим нэг цомог дуунууд нь маш их олны дургуутслыг хүргэж чартуудаас буулгах хүртэл ийм саналууд гарч ирсэн. Сайн бацгаана уу? Хулан Vibes тавтаа морилно уу? Би Иргэн ирлээ. За та бүхэн маань сайхан нааццгаасан уу? Зуны өдрүүдийг гоё сайхан өнгөрүүлцгээж байна уу? Өнөөдөр жүжигчин дуучин Аюугийн талаар ярих болно. Та бүхэн маань дууг нь сонсч ирсэн байх нэгч болохгүй драма киног нь үзчихсэн байхаа гэж найдаж байна. Өнөөдрийн маш их алдар нэртэй Солонгосын соло эмэгтэй артист дунд бол хамгийн топ номер 1 гэж явдаг хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн ийм артист болон жүжигчин байгаа. Тэгэхээр энэ жүжигчин маань өнөөдрийн алдар нэр энэ их амжилтанд хүрэхэд зам нь бол дартан байгаагүй. Багтаа бол ингээд санхүүгийн асуудлаас болоод гэр бүлээсээ тусдаа амьдарч байсан ор хоронгүй болоод гудамжинд гарах шахаж байсан зарим нэг цомог дуунууд нь олны дургуутслыг хүргэж чартуудаас буулгах хүртэл ийм саналууд гарч ирсэн. Карьерийн хувьд бас уналттай, өрсөлдөлттэй үеуд сэтгэл зүйн хувьд бас маш их асуудалтай байсан. Тэр бүгдийг ингээд даван туулж чадсан ийм амжилттай яваад дуучингийн талаар, жүжигчингийн талаар ярихаар бэлтгэлээ. Маш товчхон жүжигчин дуучин Аюугийн танилцуулгыг 1993 оны 5 сарын 16-нд төрсөн айлын том доороо нэг эрэгтэй дүүтэй байгаа. За Аюу маань багасаа баг сургуулийн 6 дугаар анги хүртлээ ер нь айгүй юм гэр бүлтэйг амьдарч ирсэн боломжийн дайггүй амьдралтай байжгаад ээж нь таньдаг хүнийхээ зээл дээр зээл авах жахт нь батлан дагчаар нь гарын үсэг зурснаас болоод гэр бүл нь бол дампуурсан байгаа. Тэгээ бүх гэр байшингаа алдаад доторх тавилга бүхэл байсан эд хөрөнгөө алдаад гэр бүлийнх нь бүгд ингээд амьдрах газаргүй болоод тусдаа аав нь ээж нь гээд Аюу болохоор дүүтэйгээ цуг эмээгэндээ амьдарсан байгаа. За Аюу маань 2008 он буюу дөнгөж 16 наснда дуучнаар дебюгээ хийсэн байгаа. За дебюгээ хийхээс өмнө болохоор аюул сонирхолтойгоор ийм дуучин болох хүртэл мөрөөдөлтэй болсон байгаа. За хичээл дээрээ маш их ингээд жоохон сахилгагуудад байсан гинэ юм яриад сахилгагуудад байхаар нь багш нь жоохон шийтгэх зорилготойгоор Аюуг ангийнхан хүүхдүүдийн өмнө гаргаж ирээд за чамайг шийтгэнэ одоо чи бүх хүүхдүүдийн өмнө дуу дуул гэж хэлсэн байгаа. Тэгээд Аюу дуу дуулсан чинь тэр нь аюу өөрт нь гой санагдаа тэгээд ингээд аюу жаргалтайгаар шийтгэл биш жаргалтайгаар дуулаад байсан байгаа. Тэгсэн чинь багш нь жоохон ингээд шийтгэжсэн чинь хүүхэд нь шийтгэл биш ингээд баяртайгаар хүлээж аваад тахаар илүү жоохон шийтгэх зорилготойгоор удахгүй болох сургуулийн бүх нийтээ арга хэмжээ болох спортын арга хэмжээн дээр оролцоод нээлтийнхэн дууг дуулаарай гэж хэлсэн байгаа. За ингээд нээлт болоод нөгөө дуу дуулах гад тайзан дээр гараад дуугаа дуулж явах явцад Аюуд ирсэн тэр их мэдрэмж бүр үнэхээр гайхалтай байсан гэж байгаа. Тэр мөчөөс ахуулаад за би юу нэг дуучин болно гэж бүр 100% шийдсэн байгаа. Дуучин болох зорилготой болоод JYP Entertainment-аас ахуулаад 20 гаруй entertainment-ийн шалгаруулалтанд орсон байгаа. Тэгээ харамсалтайгаар бүгдэнд нь тухайн үед тэнцээгүй байсан. Гэвч нөгөө зорилгын төлөө ерөөсө буужихгүйгээр байнгын шалгаруулалтанд ороод байнгын бэлтгэл сургалт хийгээд явдаг байсан байгаа. Мэдээж гэр бүлийн санхүүгийн маш хямралтай асуудалтай байсан учраас дугууланд явуулах байт юм уу тэр талаар нь дэмжих боломжгүй байсан боловч Аюу өөрөө боломжоор энэ тэмхээний зааланд бэлтгэл сургалт хийгээд явдаг байсан гэж байгаа. Тэгээд дээрэс нь ингэж нөгөө дуу хөгжим бэлтгэл сургалт хийх нь яг одоо өөрийнх нь амьдарч байгаа тэр хэцүү амьдрал нөхцөл байдлыг жоохон ч гэсэн мартуулахад нь аюу их тус дэмэр болдог байсан учраас тэрнийхээ төлөө бүр тууштай зүтгэжсэн гэж ярьжсэн. Эцэст нь Lion Entertainment-д 2007 онд орсон байгаа. За ингэж орсноосоо 9 сарын дараа өөрийнхөө цомгийг гаргаад дебюгээ хийсэн. За мэдээж цомгаа гаргацсан аль биесээр дуучин болох гэж байна. Хэдийгээр хүмүүс намайг мэдгүй ч гэсэн миний дууг жоохон ч гэсэн сонсож өгөх байх таа гэж айгүй их найдвар тэгээд явж ирсэн гэсэн. Гэхдээ харамсалтайгаар хамгийн анхны тайзан дээр гарах үед нь тэнд байсан үзэгчид, зрителүүд үнэхээр амар аюуг доромжилсан байгаа. Чи бэлтгэлээ хийсэн юм уу? Чамаа kin гэдэг. Чи ямар амар бүдүүн гахаа шиг харагдчихээн гэх мэтчлэн хурдан тайзнаас буугаач гэх мэтчлэнгээр маш их эсэргүүцэж орилж исэн гэж байгаа. За ингэж бууж ирээд үнэхээр бүр ингээд зөв замаар явж байгаа юм болов би зүгээр өөртөө тохирохгүй хүмүүсийн үзэн ядагдах тийм зүйлийг хийж гээд байгаа юм бах та гэж эргэлзэх хүртэл сэтгэл санаагаар унжсэн гэсэн. За гэхдээ бас нэг зүйл нь юу вэ гэхээр тухайн үед дөнгөж 16 настай байсан жоохон охин дуучин болж гарч ирж байхдаа гаргаж ирсэн дээр эхний цомог нь нэлээд юм жоохон dark өнгө аясан dark тэгэл дуу утга агуулмжууд нь жоохон юм гулигтай байсан гэсэн.
Тэгэнгүүт entertainment нь энийг бас айгүй нөлөөсөн байна гэж үзээд дараагийнх нь одоо шинэ цомог дээр болохоор айгүй юм гэгээлгээр ийм яг залуу охтуудыг харуулж өгсөн тиймэрхүү гэгээлэг одоо ийм цоглог гоё дуунуудыг нэмж өгөөд тэр нь бол хүмүүст ингээд баг багаар нэлээд хүрч явсан байгаа. За ингэж явж байгаад Аюуг жинхэнэ олон хүмүүс таниулсан маш сайн дуучин гэдгийг нь одоо баталж өгсөн нэгэн уран бүтээл гарсан. Тэр нь болохоор Good Day. Олон хүмүүс танигдаад хүлээн зөвшөөрөгдөөд алдар нэртэй болохын хэрээр Аюу бол маш завгүй болж исэн. Түүнээсээ шалтгаалаад бас бие сэтгэл зүй одоо маш их ядаргаа дарамтанд орж исэн байгаа. Дээрэс нь ингээд нойрог үдлийн бүр ингээд өвчтөй болцсон энэ дээрээ бас одоо эмчилгээнд ороод явж исэн гэсэн. За ингээд ер нь бол Аюу маш их алдартай болсон. Үүний дараагаар гаргаж байгаа цомог болгоно нь ингээд дандаа рекордуудыг хэмдээд дандаа нөгөө дууны чартууд дээр одоо all kill хийн гэж ярьдаг. Бүх дууны чартуудын 1-р байранд орох, тэгээ шилдэг дуугаар шалгарах шагналуудыг авах мэтчлэн маш амжилттай болж явж байсан. Ингэж явж агаад тэгээ сүүл рүүгээ Аюуд одоо сэтгэл зүйн жоохон юм асуудал үүссэн байгаа. Тэр нь юу байсан бэ гэхээр олон хүний өмнө гарч чадхаа болцсон. Тайзан дээр гарахаас өмнө заавал юм тайвшруулах им уудаг болцсон. Сүүл рүүгээ тайвшруулах им нь хүртэл нөлөөлгөө болоод тайзан дээр гараад огт дуулж чадхаа болцсон байсан байгаа. За ийм учраас яах аргагүй зайлшгүй амрах шаардлагатай болсон. Гэхдээ тухайн үед амрахтаа болохоор зүгээр ингээд гоё сэтгэл зүйн сайхан болоод амрах биш улам ингээд стресстэй хэцүү байгаад нэг бол зүгээр л унтчихдаг нэг бол зүгээр л ингээд идэл байж идэг гэсэн. Сүүлд ярилцлагандаа би ингээд өлсгүй байгаа хэрнээ айгүй их идээд байдаг байсан. Яагаад гэвэл миний дотор бүх юм надад бүх юм айгүй хоосон санагддаг байсан болохоор тэрийг ингээд одоо дүүрхийн тулд би идээд байдаг байсан. Тэгээд одоо инженеерсэндээ өвчин эмгэг үүсчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийхэн дагуу бас сэтгэл зүйчтэй уулзаад эмчилгээнд орж исэн гэсэн. За тэгээ энэ их сэтгэл зүйн асуудлыг одоо олон эмэггүүдийг давж гарах бас нэг арга нь юу байсан бэ гэхээр өөрөө дуугаа бичих, өөрөө дуугаа одоо зохиох, аян зохиох болон бүх тэр альбом цомгоо продюсинг хийх байсан гэсэн. Ингээд бараг жил гарan 2 жил ингээд амарсны эцэст 2015 онд анхныхаа энэ цомгийг гаргасан байгаа. Энэхүү цомог нь Чад Шэрэ гэдэг нэртэй энэ альбом байгаа. За дөнгөж альбомаа гаргасны дараа бол маш их амжилттай байгаад нөгөө чартууд дээр тэргүүлж явж байгаад тун удалгүй асуудал дагуулж ирсэн. Маш их хил аманд ороод шүүмжлэлийг бол дагуулсан. Тэр нь юу вэ гэхээр энэ цомгийнх нь концепт одоо тэр клип за одоо фото зургууд нь тэгээ дээрэс нь зэзэ гих энэхүү дуу нь шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. За яагаад вэ гэхээр Солонгосын одоо энэ зэзэ гэдэг юм дүр байт юм байна. Зохиолын тэр нь бага насны хүүхэд гэр бүлийн ер нь бол хүчирхийлэлд өртөжсэн ийм хүүхэд байдаг. Гэхдээ энэ зэзэ гэдэг дүрийг Лолитагийн дүр болгоод илэрхийлчлээ гэдэг дээр шүүмжлэл дагуулжсэн. За Лолитаг та бүхэн маань сонсч ирсэн байх кинонч байдаг бас ер нь бол нэг Орос гаралтай Америк зохиолчийн бичсэн зохиол. Тэр нь болохоор бага насны одоо жоохон хүүхэд өөрийнхөө байх наснаас илүү юм дур булаам секси тэгээд өөрөөсөө юм жоохон настайвтар хүмүүсийг өөртөө ингээд татдаг сэтгэлийг нь татдаг иймэрхүү дүр байдаг. Тэгээд энэ бол олон улсад бол нэлээд шүүмжлэлт дагуулсан 2 хэсэг хуваагдсан байдаг. За тэгсэн чинь тэр зэзэ гэдэг тэр одоо жоохон хүүхдийн Солонгос тэр дүрийг энэ Лолитагийн дүр болгоод илэрхийлсэн байна гэсэн байгаа. Тэгээд энэ зэзэ гэдэг энэ зохиолын одоо паблишинг газраас нь хүртэл Аюуд гэж аваад зэзэ бол тийм хүүхэд биш штэ гэд ингээд одоо тэр дууных нь үгийг, клипийг нь өмөрсөн хувцс илэрхийлэмжийг нь шүүмжлээд биччихсэн байсан. За тэгээд асуудал бүр илүү хүндрээд хүмүүс ч гэсэн айгүй дургуутсаж хүлээж аваад одоо дууны тэр стриминг үйлчилгээнүүдээс Аюугийн энэхүү дуу цомгийг ингээд буулгах тийм санал асуулга хүртэл явж ирсэн байгаа. Тухайд бараг 30 гаруй мянган хүн тэрийг дэмжсэн иймэрхүү айгүй том асуудал гарч исэн. Үүний дараа болохоор Аюу яг өөрөө ингээд аль биесны мэдээлэл дээр болохоор би энэ бүгдийг одоо яг ийм Лолитаг илэрхийлэх зорилгоор бол ерөөсөө хийгээгүй. Өөрийнхөө одоо анхны продюсинг хийх цомгийг хангалттай сайн судлаагүй, хангалттай сайн бэлтгэлгүйгээр ингээд гаргасан байна. Тэгээд энэ цомгоос болоод энэ дуунаас болоод одоо ингээд эмзэглсэн бүх хүмүүсээс уучлал хүсэж байна гэдэг мэдээллийг хийгээд ерөнхийдөө бол жоох ингээд асуудал намжиж эхэлсэн байгаа. Үүний дараагаар 2 жилийн дараа Палет гэх энэхүү цомгоо гаргасан. Цомог нь бас тун амжилттай явж байсан. За тэгээд 2018 онд цацагдсан драма байгаа. Та бүхэн K-драма сонирхогч бол үзсэн гэж найдаж байна. My Mister гэд Lee Sung-gyun
жүжигчинтэй хамтран тоглосон. За энэ драма гарахаас өмнө бас нэлээд шуугиан тарьсан. Хил ам илүү их одоо шүүмжлэлт агуулсан гэх юм уу. Яагаад гэх юм бол одоо эсрэг талын эрэгтэй жүжигчин өөрөөс аюугаас 18 насаар ах. За тэгээд дээрэс нь анх нөгөө хүмүүс киноных нь утга санааг гэр бүлтэй хүнтэй явуулж байгаа бас нэг юм залуу ядарсан охин байна гэж ойлгож ирсэн. Тэгэнгүүтээ нөгөө 2 жилийн өмнөх бас хил ам дагууладсан нөгөө том өхтэй нь уйлдуулж яриад баахан асуудал болж исэн. Энэ үед болохоор Аю яг дөнгөж зураг мэдээлэл цацагдаад зураг авалт ихэнх үедээ явж исэн учраас ер нь би энэ драмагаас хасагдъя. Энэ аюу гоё утга учиртай драма надаас болоод ингэж одоо уналтанд орохыг хүсэхгүй байна. Тэгээ бусад жүжигчин, бусад багийнхантаа ч гэсэн нэрмэс болохыг хүсэхгүй байна. Тийм учраас хасагдмаар байна гэдэг хүсэлтийг өгсөн байгаа. Энэ хүсэлтийн дагуу найруулагч нь шууд Аюутай уулзаад нэлээд урт хугацаанд ярилцсан гэсэн. Яагаад энэ киноноос гарах ёстой вэ гэдэг нь тэр талаараа ярилцаад явж исэн чинь найруулагч нь гинт Аюугаас уучлалт хүссэн байгаа. Яагаад вэ гэсэн чинь би өөрийнхөө жүжигчний ямархуу сэтгэл зүйтэй байгаа, ямархуу нөхцөл байдалд байгаа тэр бүгдийг нь маш нарийн сайн ойлгож судлаагүй юм хэцүү байдал оруулсан байна. Сайн одоо халамжилж чадаагүй уучлаарай гэдэг юм одоо уучлалтыг хүсээд зөндөө уйлсан гэсэн. За тэгээд Аюучин тухайд ингээ гайхаад намайг юу нь бол юу гэж одоо буруутгасан би бүгднийг нь хүлээж авахд бэлэн байхад харин ч бүр ингээд надаас одоо уучлалт гуйгаад намайг ингэж хамгаалж байна гэд тэр мэдрэмжийг авангуудаа надад ингэж их ихтгэл найдвар хүлээлгэж хахад би нэг заавал амжилттай болгоно гэд үргэлжлүүлээд тоглох тохиролцоог хийсэн байгаа. Тэгээд драма цацагдаж эхэлснийхэн дараа яг үндсэн утга учир агуулга нь ямар юм бэ гэдэг нь тодорхой болж эхэлсний дараагаар хүмүүсийн маш дуртай одоо драма болж эхэлсэн байгаа. Тэгээд аюу сайн үзэлттэй болсон. За үүний дараагаар нөгөө Хотел Делуна гээд драманд тоглосон. Энийг ч гэсэн та бүхэн үзсэн байх гэж бодож байна. Бас үнэхээр гоё драма. За ингэж явж байгаад нэлээд одоо хэсэг хугацаанд драмага бол засралсан. За засралж байгаа хугацаанд ерөөхдөө үндсэндээ яг дуучныхаа карьер, дуучныхаа ажил руу бол нэлээд орсон. Солонгосын хамгийн анхны за соло эмэгтэй артист дундаа хамгийн анхных болж хамгийн том стадионд тоглолтоо хийсэн байгаа. За ингээд ер нь бол YouTube сувг ч гэсэн хийдэг болоод тэрнгээр өөрийнхөө одоо алдарчнуудтай уулздаг бас юм нэвтрүүлгийг хийдэг болсон. Тэгэл ер нь бол кино болон дууныхаа уран бүтээл дээр нэлээд эрчимтэй орж агаад сая 2025 онд нөгөө амьдрал чамд жүрж өгөх үед гэдэг драманд тоглосон байгаа. Айгүй олон хүмүүсийг уйлуулсан, инээлгсэн, олон зүйлийг бодогдуулсан гоё драма болсон. Жүжигчин Аюугийн хувьд дебюгээ хийсэн цагаас ахуулаад ер нь тасралтгүй одоо кино урлаг болон драма за тэгээд дуучныхаа карьерийг зэрэгцүүлээд ингээ хослуулж авч явж амжилттай авч явж байгаараа алдартай байдаг. За түүнээсээ гадна гэх юм бол нийгэмдээ ч гэсэн өөрөө хувь нэмрийг аюу их оруулдаг, маш их хандив өргөдөг гэдгээрээ алдартай. За мөн Азаас 3 дахь хүн болоод Rolling Stone-ы бүх цаг үеийн шилдэг 100 дуучтай нэг болсон байгаа. Хамгийн анх гэх юм бол 1964 бэ нү 68 онд Японы нэг дуучин бол Rolling Stone-д шилдэг 100 дуучны нэг болж Азаас хамгийн анх орж исэн. Үүний дараагаар болохоор BTS-ийн Jungkook болон Аюу нар энэ чагсаалтад нэрлэгдсэн байгаа. За тэгээд өнөөдөр та бүхэнд ийм амжилттай явж байгаа дайчин мундаг үлгэр жишээ болсон жүжигчний талаар бас түүний туулж өнгөрүүлсэн хэцүү амьдралын талаар ярьж өглөө таалагдсан болов уу гэж бодож байна. Ингээд дараагийн бичлэг хүртлээ төр баяртай.